Сайн уу надад одоо 3 дахь намаа ярьж өгье. Хөөрхөн үнсгэлжин гэдэг ийм хөөрхөн нам байгаа. Эрт цагт нэгэн хөөрхөн бяцхан үнсгэлжин хойд их хоёр ихтэй хамт амьдардаг байжээ. Нэг удаа гоё үнсгэлжингийг бас гэр бүлийг нь урьсан хаан тэгээ үнсгэлжин хөөрхөн өрөө рүү очиод ээжийнхээ хуучин даашинзыг гаргаж ирээд энэ маш хуучаарсан байна гэд уяа байжсэн ч хөөрхөн хулганууд нь гарч ирээд найз болжирнууд нь туслаад бөмбөлөг авчирж ирээд зүйл хийж өгчээ. Тэгээд гоё даашинзаа өмссөн чи хойд их хоёр их чинь хараад маш дургуутсаж даашинзын ураа зүйлтийг муухай олгоод тэгээд үнсгэлжин цэцэрлүүгээ гүүгээд уйлаа байжсэн чи хөөрхөн шидэс тэгэн гарч ирээд өрөвдөөд гоё палааж тэгээд болор шахаа гаргаж ирээд үнсгэлжин тэрийг нь өмсөө маш их баярлсан. Тэгээ өмсөөд шууд суух тэргэндээ суугаад хаан тулс руу очиод байжсэн чи хойд их тэгээ хоёр их чинь байж байгааг нь анзаар. Ханхүү тэр хөөрхөн үнсгэлжингийг анзаараад очиод хамт бүжиглээд байжсэн чи гинт 12 цаг болж дин гэдэг гураа байжсэн. Үнсгэлжин тэрийг нь сонсоод шууд гадаа гараад гүйцсэн. Тэгээд шатан дээр ингээ гүүгээ байжсэн чи гинт болор шахаа унаад шатан дээр нь үлдсэн. Тэгээд үнсгэлжин шууд гэлөө гүйцсэн. Тэгээд ханхүү хараад хүлээж бай үнсгэлжин би чамайг яахчгүй гэдсэн чи нэг болор шахааг нь үлдээсэн гэд дараа бүх хайлын гэрийг тогшиж болор шахааг нь өмсүүлж таарахгүйсэн. Тэгсэн чи үнсгэлжингийн гэрт очиж тогшсон чи хурдан үнсгэлжингийг дээвэрт төгжиж орхив. Хойд их нь хараад ашгүй дээ манай хоёр охин таарах байх гэд өмсүүлсэнц таараагүй үнсгэлжин гарч хоёр хөөрхөн хулгана нь гарч ирээд төгжийг нь тайлаад хөөрхөн үнсгэлжин гарч ирээд надад таарах байх гэд өмссөн. Яг өмсгөж явахт нь тэр хүнийг шууд хөлөөрөө унгагаад хойд их нь тэгээд үнсгэлжинийх нь болор шахаа нь хагарцсан унаад хөөрхөн үнсгэлжин надад байгаа даа гэгээд шууд өөрийнхөө өрөөснийг гаргаж ирээд өөрөө өмссөн чинь яг таарсан. Тэгээд ханхүүлүү буцаж яваад гэрлээд хойд их тэгээд хоёр их чиг нь бүр хол зам руу явуулсан. Баяртай. Subscribe хийгээрэй.